Сайн байна уу? Энэхүү бичлэгээр тусдаа дээр компани журмыг хэрхэн үүсгэх, засах, устгах талаар танилцуулах болно. Компани журам шинээр үүсгэхдээ эхлээд компани дэсний rules дээр дарна. Үүний дараагаар create дээр дарснаар журам үүсгэх талбар гарч ирэх юм. Энэхүү талбарт та дараах мэдээллүүдийг бүртгэх хэрэгтэй. Regulation name буюу журмын нэр, short name буюу журмын товчилсон нэр, confirm date буюу батлагдсан огноо, confirm number буюу батлагдсан тушаалын дугаар, version буюу хувилбарын дугаар, description буюу журмын зорилго. Дээрх мэдээллүүдийг оруулсны дараа create төвчийг дарснаар regulation created гэсэн цонх гарч ирэх бөгөөд OK төвчийг дарахад журам амжилттай үүсгэгдэх болно. Үүний дараа та журмын бүлэг болон зүйл залтуудыг оруулах шаардлагатай. Эхлээд тухайн журмын цонхонд байрлах detail төвчдөр дарна. Үүний дараа create duty дээр дарснаар бүлэг зүйл залтуудыг оруулах талбар гарч ирнэ. Энэхүү талбарын item type хэсгээс title буюу бүлэг, article буюу зүйл гэсэн хоёр төрлөөс аль тохирохыг сонгоно. Бүлэг гэж сонгосон бол код буюу бүлгийн дугаар, title буюу бүлгийн нэрний томьёолыг оруулна. Харин зүйл гэж сонгосон бол regulation code буюу зүйл залтын дугаар, regulation duty буюу зүйл залтын дэлгэрэнгүй томьёолыг тус оруулна. Эдгээр мэдээллүүдийг оруулсны дараа create төвчийг дарснаар журмын бүлэг зүйл залт нь амжилттай үүсэх юм. Мөн эхний бүлгийг үүсгэсний дараагаар дараагийн бүлэг эсвэл зүйл залтыг үүсгэх бөгөөд эхний бүлгийн ард байрлах 3 цаг дээр дарахад create duty гэсэн шинээр бүлэг зүйл залт нэмэгт авч гарч ирэхийг анхаарна. Хэрэв та үүсгэсэн журмын мэдээлэл засвар оруулах эсвэл бүхэлд нь устгах шаардлагатай байгаа бол юуны өмнө тухайн журмын цонхонд байрлах detail төвчдөр дарна. Үүний дараа хуудсын баруун дээр байрлах edit төвчийг дарж журмыг засах, delete төвчдөр дарж устгах талбарыг нээнэ. Хэрэв та edit дээр дарсан бол тухайн журмын ерөнхий мэдээлэл буюу журмын нэр, төвчилсөн нэр, батлагдсан огноо, батлагдсан тушаалын дугаар, хувилбарын дугаар болон журмын зорилго гэсэн мэдээллүүдийг засах боломжтой. Засвараа оруулсны дараа save төвчийг дарснаар журмын мэдээллийг амжилттай засварлах юм. Харин та тухайн журмыг бүхэлд нь устгах гэж байгаа бол delete төвчдөр дарах бөгөөд ингэснээр are you sure to delete буюу та устгахтаа бэлэн байна уу гэсэн тийм үгийг сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрэв тухайн журам нь таны устгах гэж буй журам мөн бол yes гэсэн төвчийг дарна, харин үгүй бол no гэсэн төвчийг дарж үйлчлэгийг цуцлах боломжтой. Харин үүсгэсэн журмын зөвхөн бүлэг, зүйл, заалтын мэдээлэлд засвар оруулах эсвэл устгах шаардлагатай байгаа бол бүлэг зүйл залтын харалдаа байрлах 3 цаг дээр дарна. Ингэснээр edit буюу засах, delete буюу устгах гэсэн товч гарч ирнэ. Хэрэв та бүлгийн мэдээлэл засвар хийхээр edit дээр дарсан бол бүлгийн дугаар, бүлгийн нэрний томьёолол гэсэн мэдээллүүдийг засах боломжтой. Зүйл залтын мэдээлэл засвар хийхээр edit товч дээр дарсан бол зүйл залтын дугаар, дэлгэрэнгүй томьёолол гэсэн мэдээллүүдийг тус засах боломжтой. Засвараа оруулсны дараа save товчийг дарснаар журмын бүлэг болон зүйл залтын мэдээллийг амжилттай засварлах юм. Харин журмын бүлэг зүйл залтыг устгахаар delete дээр дарсан бол are you sure to delete буюу та устгахтаа итгэлтэй байна уу гэсэн тийм үгийг сонголт бүхий асуулттай цонх гарч ирэх болно. Хэрэв итгэлтэй байгаа бол yes буюу тийм гэсэн товчийг дарна. Харин тухайн журмын бүлэг зүйл залт нь таны устгах гэж буй бүлэг зүйл залт биш бол no буюу үгүй гэсэн товчийг дарж үйлдэлийг цуцлах боломжтой. Мөн хуудсын баруун дээр байрлах move дээр дарж журмын бүлэг болон зүйл залтын байршлыг солих боломжтой байгаа. Танд амжилт хүсье.